За. За та бүхэндээ нэг хүнийг танилцуулъя. За энэ хүн маань бол одоо метр 68-ыг Вандасан гэх нөхөр манай найз гэж. За бид бүхэн өнөөдөр 2026 оны 4-р сарын өнөөдөр ч одоо 15 манай багийн найзын маань хорон бүтээл сайхан машинууд бэлдээд өнөөдөр зураг авалтын ихний зураг авалтын бол эхэлж байна. Тэгэхэд зураг авалтын сайхан залуучууд маань бөөнөрөө сайхан оролцоод одоо ингээд эхэлж байна да. За ямар ч хэсэн зураг авалт энэ бүргэлдэх болно. Орох хүмүүс маань наашаа. За наашаа хүрээд. Таагур орох нь наашаа байна. Таагур маань гоё юм яриад. Юунд ярианд нь оролцоод. Кевчино. За ингээд зураг авалтын одоо та нар харж байгаа бол маш их машин төсөлсөн байна. Одоо дуулалтын хэсэг авж байна. Ямар ч хэлсэн найзын уран бүтээл, сайхан уран бүтээл болсон. Тэгээ энэ уран бүтээлд бол одоо миний бие, дээрээс найз нөхдүүд, дээрээс манай сотаа аялгын студ маань ийм сайхан уран бүтээлийг амьдлуулад ингээд өгсөн. Сайхан байна. Ямар ч үсэн би бол ажлаа ингэж л хийдэг ийм л хүн гэж өгч яадаг. Найз хүнийг бол огшоо сууж байгаа. Миний ус мөсний байж байгаа царайч те. За яг хөтөд хөдөө угаасаа зурганд явахаар нэг иймэрхүү л болдгийг. За бид бүхэн Цэлэнг аймаг зүүн хараа одоо Мандал сум улсын тэргүүний одоо сум гэдэг зүүн хараагийн мөнгөн хараач болгоод ороод ирсэн байна. Тэгээ энд бид нар одоо яг энэ ард тарагдж байгаа энэ тэр ганц тайзан дээр нэг сайхан бүсгийг бүжиглүүлж ганцаараа ингэ бүжиглүүлж байгаа тийм эцсээ авах гэдэг. Окей явчих та. За тэгээ мэдээж манай баг хамт олон өчигдөр уусан. Тэгээ өнөөдөр ерөөсө бэлбэгнэтэй ерөөсө зураг авалтаа хийгээл дуусч юм да. Өө энэ огж болохгүй ш. За энэ манай гол дуучин залуу. Монгол улсын цөлийн дэргэний ажилтан улсын уран сайханч ардын дүү бүжгийн одоо гослол дуудлаач ийм залуу. Тэрдэн гэдэг энэ залуу байна. За сайн байна уу? Сайн байна уу. Та одоо шинэ уран бүтээлийн талаар яриач ээ. Уран бүтээл их сайхан болж байна. Найзуудынхаа хүчийг үзэж байна. Ер нь их сайхан болж байна. Маш гоё уран бүтээл болж байна. 70-80 донд амьдарч аавтайгаа тэр үед очихын сан гэж бодож байсан бол өнөөдөр тэр зорилго маань биелж маш гоё юм атмосфер бүх юмыг ингээ бүрдүүлж гэлэгний зураг авалт сайхан болж байна. Үнэхээр гоё. За одоо ингээд нэг жүжигчтэй хүлээж байна. Одоо хувцас өмсөд бүх юмудаа чин том болгоод гараад ирэндээ. Тэг ямар ч байсан өнөөдөр мотор дуурахчихсан.
юм уу. Нийтдээ одоо 7 ширхэг том одоо 30 ураал 31 гэдрийг бол оролцуулсан. Энэ том зураг авалт хийгдлээ. Тэгээд дуулалтын хэсгээ бол тэнд авлаа. Цуваагаар дроноор гэл та нарт ер нь зөндөл юм харуулж байгаа. Хайлуулах гоё юмнуудыг харуулад нэг сайхан уран бүтээлийг бас нэг чанартай хийчих гээд хичээж ийн. Тэгээд ингээл явж ин та. За нэг иймэрхүү л байна да. Өнөөдөртөө ямарсан 100 хараатай хоноод маргааш сэлэнг гараад тэгээд цаашаа түшиг мүшиг гэх ер нь бол явж өгнө. Нилээ явна. Маш их зураг авалттай байгаа юм байна да. Сая бид нар нэг 100 хараад найзынхаа бас аавынхаа сайхан түүхэн сайхан уран бүтээлийг хийгээд ирсэн. Тэрийг бол түрүүн дээр өмнөх бичлэгнүүдээрээс угаасаа та бүхэн маань үзсэн баг. Харин одоо болохоор бид бүхэн энэ Сэлэнг аймаг Түшиг сумын одоо бид бүгдийн хилдгээр бол ер нь Зэлтэр суманд үрж ирээд энчэнэ ингээ зураг авалтаа хийгээд ажил төрлөө хийгээд явж байна. Энэ бол үнэхээр сайхан байгальтай газар. Маш гоё юм байна. Тий, одоо би тэгээд энэ нутгийн энэ сайхан агаар магаарыг бол яг үннийг хэлэхэд энэ хүнээс амьсгалуулмаар байгаа байхгүй. За хэр вэ нүгөө? Маш гоё юм байна нэр өгшөө. Үнэхээр гоё юм байна. Би чинь яг үнэнгээ хэлэхэд би Сэлэнг орж үзээгүй хүн байхгүй. За тэгээ Сэлэнг аймгийн нутаг дэвсгэрт орж байгаа Түшиг сумаар сайхан танилцлаа. Энэ олон мод одоо бол хавархан хүн бодож байгаа шүү дээ зүгээр нэг ийм нэг мод сод нь бол бүгдээр одоо навчцэг байхгүй нэг ийм саарл юм байгаа. Тэгсэн чи одоо энд чи одоо сайхан киногоо энэ сайхан модоо байдаг юм байна. Энэ хус энтер яг яа гэдэг юм бэ? Чи яг намайг яг яа гэдэг. Энэ одоо бид бүхэн ийшээ явах юм бол одоо бид бүгдийн нөгөө төрөнийг их хилжсэн шүү дээ. Ахан дүүс минь талтай байгаа гэдэг. Бүрээдүүд маань талтай байгаа. Бүрээдүүд маань талтай байгаа. Яг тэр саал зэтрийн гацаа буюу тэнд бас маш их түүхэн бас нэг гоё юу гэдэг. Тэр одоо нөгөө Орос маань өөрөө дайнтай байгаа учраас тэнд бас ингээд хамаг дромоор нисэх ямарч боломж байхгүй гэж хэлжсэн. За тэр. За энэ хэсэг болохоор манай Зэлтрийн бол одоо үнэхээр за явъя. Өдөө явсан влог маань та нарт таалагдсан бол та нар маань лайк, комент бичгээ бити мартаарай. Мөн дээрээс нь яг энэ миний энэ доор гарч байгаа Instagram болон Kik мөн Twitter гэх жишээний бүх хаяг руу маань та нар маань байгаа бол фоллоу дараад нэг дээрээ дэмжээрэй. Мөн YouTube-ээ subscriber хийж амжаагүй байгаа хүмүүсээ бүгд саб дарахаа бити мартаарай. За ингээд влогоо өндөрлөе. Тэгээд Воронжийн бол одоо ойрын хэдэн сар ер нь бол 100 дуустал ер нь хөдөө гадаа айгүйх явна. Тэгэхээр одоо YouTube дээр л хандаа влог хийн стрим бол Kik дээр явж явал үнэхээр амжихгүй. Тэгээд ер нь бол 8-9 сараас л ер нь Kik дээр гоё яг тоглоомныхоо Kik нохоо стримийг хийгээд таарах бах та. За баярлалаа. Баяртай фоллоу дараад, subscribe дараад мөн дээрээс нь Kik рүүгээ фоллоу дарж ороорой. Баярлалаа. Баяртай.